Артузо үзүүлж байна. Зохиолч Цэндийн байгалмаа. Маргааш гэж өдөр байдгийг хизээч бүү март. Араман. Шинэ овогт эрдний бодлыг яагаад ч эргүүлж чадахгүйг нэгэнт ойлгов. Тэрээр мөнх бат руу ярин эрдний хүүг шоронд хийсэн. Одоо түүнийг гих хөнгийг далимдуулан тамгыг нь эзэмшихийг сануулад хүлээж байгаа нь инэ. Эрдэнэ, чийч овоох нохоо юм да. Би шинэ овогт мөн л юм бол чамайг үгүйрүүлэх л болно. Энэ бол эрт дээр үеийн өшөө хорсол. Чи мэдэхгүй байж ч магад, харин би мартаагүй юм шүү. Танай эцэг миний аавыг яаж хоосруулан үгүй хийсэн тэр бүх өшөөг би чамаас авах л болно. Би чамайг өнөөдөр мэддэг болоод Монгол улсад толгой зохиж яваа баян гэдгээр чинь олцлоогүйг чи миний өмнө арчаагүй царайлан өвдөг сөгдөж байхдаа л мэдэх болно. Тийм ээ, бид хизээч өмнөхөө мартдаггүй. Тэр тусмаа доромжллыг бол хизээч үгүй. Манай шин удмынхан хизээч мартахгүй хэмээн амандаа өглөн шайргаа эргүүлэн түүнийг харж байснаа бодолд автав. Тэртээ 1990 оны үе. Шин овогтын аав нэг орой их л маадгар орж ирэв. Аав нь баггүй уусан бололтой, амнаас нь архив нэртэн. Хоолоо идчихээд шин овогтын өрөөнд орж хаалгыг нь хаагаад "Миний хүү юу хийж байна?" "Би хичээлээ хийж байна." Сайн байна, сайн байна. Одоо удахгүй төгслөө. Онцол төгсөх хэрэгтэй. Аав нь өнөөдөр чойжил хэмээх халах Монгол эртээ уулзлаа. Бид их ч юм ярьлаа. Би ганц хүүтэй, чойжил бас ганц хүүтэй. Яг одоо халах Монголд улс төрийн үүмээс хамуун дэгдэж ардчлал гарч ирэх гээд хөл толгой нь мэддэхгүй байгаа гин. Ийм л үед зөв хөдөлж чадвал хөлжин. Ойлгож байна уу чи? Тийм ээ, ойлгож байна. Бид тэнд юу хийхээ ярьцгаалаа. Чойжил наашаа ярьж 8-нд явдаг юм байна. Бид ар Монголд юу хэрэгтэй вэ? Тэрийг нь хамтран хийхээр тохирцоолоо. Найдвартай юм уу даава? Найдвартай үгийг чи надад заах болоогүй шүү. Их хашир байна, сайн байна, сайн байна. Энд чинь бизнесмен болох хүнд хамгийн чухал чанар да. Та тэгээд сайн бодсон биз даава? Тийм эмх замбраагүй хөл толгой нь мэддэхгүй байгаа юм бол эргээд хариуцлага хэцүү юм шиг санагдаад байх юм. Зүгээрээ, аав нь хэн билээ дээ? Бид чинь шин овогтынхан, битгий санаа зов. Чи удахгүй энэ бүхний эзэн сууна. Тиймийн тулд номоо л сайн сур. Манай үед яах вэ? Гээгүүлсэн эрдэм номгүйч болоод л байдаг байсан. Одоо та нарын үе өөр болж байна шүү. Боловсролгүй бол чи гудамжаар нэг байгаа гуйлагчтай л адил. Тийм л амьдралаар амьдрна гэсэн үг. Би чамд өвлүүлсэн өв хөрөн гэх юм байхгүй болохоор сайн сур, мэдлэгтэй чадвартай болоодох гээд байна. Химээгээд үсийг нь сөүсгэлгээд гарч билээ. Тэр өдрөөс хойш аав нь гэрийн барааг харахаа болов. Нэг удаа бүр Монгол яваад ирсэн тэр өдрийг шин овогт хизээч мартаж чаддгүй юм. Аав нь хинтээ ч юу ч ярилгүй, гагцгүй тамхиа өгсрүүлэн татаж толгойгоо шаан сууж байв. Шин овогт хажуугаар нь гарахдаа өмнөө тавьсан зургийг харуул нэгэн Монгол ирийн зураг байв. Тэрээр зориг гарган басчгүй хэрэгт дурлан "Аава, та зүгээр үү? Энэ нөгөө Монгол найз чинь үү?" "Нохой долоо. Энэний найз гэж юу байсан юм? Унхаагүй амтан. Намайг ёстой амаар минь шороо өмхүүллээ. Чи энэ хүнийг сайн харж ав. Энэ түүний талаарх мэдээлэл. Энэ хүн Эрдэнэ гэдэг юм. Хизээч мартаж болохгүй. Биднийг үгүйрүүлсэн хүн. Би баахан зээл авчихсан. Одоо яаж төлнө хэмээн ширээгээ толгоогоороо мөргөн уйлж гарав. Шин овогтын уур нь хурч. Энэ хүн таныг залилчихсан уу? Мэдгүй. Энэ ч бас юу ч үгүй болчихлоо. Бүтсэнгүй гээд гоншгоноод үлдсэн. Удахгүй банкны хүү нэхэгдэн. Би яана.
хэмээн толгоогоороо ширээгээ балбах аавынхаа толгойг тэрвэн юу ч хэлэлгүй өнөөх зургийг хилэнтэйгээр ширтэн зогссоор. Аав нь тэр шөндөө гадаа сарвчандаа өөрийнхөө амийг эгүүтгэж билээ. Дараах нь ээж хүү хоёрыг зовоон энд тэндээс өөр нэхэгдэн ёстой байд суухад хэцүү болоод ирэхэд арга буюу шүн дөлөөр төрж өссөн ижил дасал болсон тосгоноосоо ээжигээ дагуулan нэг үүргэвчэнд хогшил хийцүүлсээ хийн оргож гарч байж билээ. Ингээд өдөр хоногийг арай ядан өнгөрөөж амьдралын төлөө зүтгэсээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн нь түүний угийн гүйлгээ ухааных нь ач гэлтэй. Хэдий тийм боловч бүгдийг сүрүүлж аавыг нь амиа хорлоход хүргэсэн өнөөх Монгол эрийг бодолгүй нэг ч хонож байсангүй. Чадaltaй болоод босоод ирсэн цагаасаа л өшөөгөө авахар хайж эхлэв. Өнөөх хүний талаар ямар ч сураг ажиг байсангүй. Цагч өөр болж юм хөгжин шин овогдч түүнийг даган ажил амжилтаа урагшласаар корпорац байгуулав. Харин нэг өдөр интернетэд суун дахиад л юмыг яаж мэдхүү хэмээн аавынх нь өнөөх бичиж өгсөн өнгөгдсөн цаастай нэрсийг гарган дуурайлган бичвэл Эрдэнийн нэр гараад ирхэн тэрэ. Шин овогт Эрдэнээс хайж бэлдэж байгаа тул компьютер дээрээ монгол фонт суулгуулсан байсан аж. Нүдэндээ итгэж ядан аавын нэр хүүгийн нэрийг эхнээс нь үсэг нэг бүрээр нь тулгаж үзээд яалтчгүй мөн байсанд сая нэг санаа намарн ард түшлийн налан. Аава, би нөгөө хүмүүсийг чинь олжчихсан. Бас хүүн баян болсон. Одоо түүнийг өгөөрүүлж таныхаа өшөөг авнаа. Одоо та минь амар тайван нойрстой хэмээн шивнэлээ. Эрдэнэ Мөнхбатыг хэрхэн өөрийнх нь амаар хилүүлэхээр бодон өдрийг өнгөрөв. Ханд очин санчрын талаар дахин давж заалтах шүүх хурал хийх болсон өмгөөлөгч нь найдвартай сайн өмгөөлөгч гэснийг дуулаад дотор нь багж чадахгүй онгон. Одоо харин өөрийнх нь өмнө тулгараад байгаа асуудлыг зохицуулахаар бодож эхлэв. Энхээ байнга тэднийхээр орж гарan санаа бодлоо хуваалцсан хань болно. Тэнхүү нэг өдөр сууж байтал утсан дуугарахад харвал холын дуудлага байсанд энхээ Эрдэнд шин овогт ярьж байх шиг байна хэмээснээ утсан аван чанга эргэж дээр нь тавилаа. Сайн байна уу шин овогтоо? Сайн. За чи яагаад чимээг болчихов? Би чамайг хүлээгээд одоо итгэл алдарч эхэлж байна. Намайг уучлаарай, харин нэг л болж өгөхгүй байна. Ерөнхийлөгчийн итгэлийг өөр хүн нэгэнд хүлээж гэж тэрийг яаж зохицуулахаа бодоод химэн нэгэнд хэлэлцэж цогцолцсны дагуу хэлбэл шин овогт хазгаа мөрийч ойлгохдохоор хин гэж ямар хүн тэрний итгэлийг олчихов. Манайд удаан ажиллаж байгаа Мөнхбат гэж залуу. Юу? Хин гинэ? Чи итгэлтэй байна уу? Гэх дуун элт баярлаж байна, элт байлаа. Эрдэнэ гараа атхан хөмхийгээ зуун чимээгүй суун. Тэмээ шин овогтоо Эрдэнэ ерөнхийлөгч яг одоогоор хувийн жаахан асуудалтай байгаа. Магад энэ асуудлаараа гадагшаач явж магадгүй болоод байгаа. Хэрэг тэгвэл Мөнхбатад бүх эрх мэдлээ төр үлдээдэг юм билүү гэж надаас асууж байсан. Хааха, нэрээ юу? Юун сайхан мэдээвэ? Чи тэгэхээр нь юу гэв? Би найдвартай та намайг Англид байхаас л мэднэ. Бас би хүүгийн чинь найз гэсэн. Тэгсэн юу гинэв? Тийм ээ, чамд итгийгүүдээ биш шүү. Хамгийн гол нь Мөнхбат манайд удаан ажилласан туршлагатай гэж байна лээ. Шин овогтоо би тэр Мөнхбатыг зайлуулах ямар нэг юм хийчихв. Хэрэггүй, болохгүй. Яагаад? Тэр чинь миний эрх мэдлийг булаах гээд байна. Би ерөнхийлөгчийн итгэлийг авчихвал таны санаа сая амрах шүү. Нэг юмыг сайн сан. Эрдний хажууд байгаа нь ганц чи биш. Тэр чинь юу гэсэн үг вэ? Өөр хүн байгаа хэрэггүй. Чи энэ талаар мэдээгүй мэтэл байгаарай. Өнөөдөр чи надад маш үнэтэй чухал мэдээлэл өгсөн болохоор би чамайг илүү үнэлж, итгэж хэлж байгаа юм. Тэр Мөнхбат чинь бас манай талын хүн. Хөөх, тийм гэж үү? Та яаж чадав вэ? Энэ чамд хангалттай. Илүү мэдэх гэсний хэрэггүй. Мэдээд ч хэрэггүй. Чи Эрднийг явах болонгууд надад хэлээрэй. Би эндээс та хоёрт үүрэг өгнө. Ойлгоо? Тийм ээ, сайн ойлголоо. Тэгвэл дараа ярьтлаа, баяртай. Тэрээр уцаа унтраан найдвартай нь химэн тэжээлсэн салгаад сая Эрдний өвдөөс харвал бүх юм санснаар болж байх шив. Чи аргагүй мэдэх юм аа.
Тийм ээ. Би шинэ угтыг мэддэг болоод баггүй хугацаа өнгөрч байна. Ямар ч тач тэр хятадын талд биш миний талд ажиллах болсонд чамд талархах нь зүйтэй байх. Би удаан бодсон. Энэ бүх шийдвэрийг гаргахад надад наран туяа ихээр нөлөөлсөн. Би шинэ угтад туслаад түүний гар болвол магад би эх орноосоо урвсантай адил болж энд байх нүүргүй болно. Эх орондоо байх нүүргүй хүн яаж тийм сайхан Монгол бүсгүйг хайрлаж эхнэрээ болгож чадах вүлээ? Би наран туяад үнэхээр хайртай болсон болохоор энэ нөлөөлсөн гэж бодож байна. Наадах чинь харин их хэцүү асуудал байна да. Эцсийн эцэст шийдвэрээ наран туяа өөрөө л гаргаг. Одоо хоёулаа дахиж энэ талаар ярихгүй болно үстэй. Ойлголоо. Намайг уучлаарай. Би мартчихаж. За тэгэхээр одоо шинэ угтын санааг бүрний мэдж мөн хатыг ч таньж авлаа. Тэгэхээр яаж тэднийг илрүүлэн энэ бүх ажиллагааг нь нураах вэ? Тэгжиж харин ирийн боол болох дээрээ тулаагүй шүү. Тийм ээ. Би сөгдөж үзээгүй Чингисийн удам, сөхөрч үзээгүй Тоогны удам. Нэр минь Монгол, цус минь Монгол. Советский хажуудаа халуун копи 50 цуглуулсан материалаа эхнээс нь уушин хянаж эхлэв. Санчир хар тамхи хэргэлдэг байсан нь тодорхой болж. Харин хинээс авдаг байсан юм бол тэр үерхдэг Кэти хэмээх хүүхнийг хаанаас олж уулзаж болох вэ? Зүгээр нэг хайр дурлал уу? Нэг бол цаана нь өөр юм байна уу? Санчирыг оролдоод түүнээс юу ч гарахгүй. Харин эцэг нь байгаа улсдаа нэр нөлөө бүхий баян гинэв. Түүнд нь санаашрагч санчирыг золиосонд гаргав. Энэ бүхэн нэг харахад бүгд тодорхой хар тамхинд донтон нэгний хөнөөсөн хэрэг мэт. Нөгөө талаас нь харуул бүр нарийн учиртай мэт. Тэгэхээр маргааш санчиртай уулзан түүний юу гэхийг сонсож байгаад цаашаа хэрхэн явахаа шийдээ. Советский өнөөдөр санчирын хоригдож буй шорон руу залган өөрийн овг нэрийг хэлээд маргааш цаг авахар тохирсон билээ. Тэрээр нэгэнтэл гадаадын хүнийг өмгөөлж байгаа болохоор хэдий хэл мэддэгч зайлшгүй хэлмэрч авах ёстойг бодон хуулийн сургуульд сурдаг оюуна гэх монгол охинд уцтан маргааш явах ажил гарсныг хэлэн хаана уулзахаа тохирон сая бүх бэлтгэл дууссан тул тархиа хэсэг амраахаар төршлэгээ налан хэвтлээ. Санчирын 7 хоногт ээж нь ирдэг өдрөө ирээгүүд битүүхэн харуулдан зурагч эртэн гээврэн сууж байтал түүн дээр хүн ирснийг харгалзагч хэлв. Сайхан хоол идэх нь хэмээн баярлан гүйхэн холгүй гартал энэ удаа харгалзагч түүнийг уулзалтын өрөөнөөс өөр өрөөлөө авч яв. Санчир учрыг нь ойлголгүй даган явсаар онгойлгосон өрөөнд орвол тэнд нэг хижээлэр өөрийнх нь үеийн хүүхэн хоёр хүлээж суув. Советский санчиртай хэрхэн яриагаа эхлэхээ дахин бодон суутал хаалга онгойн цэл залуухан магадгүй түүний бодож байснаас ч баг хүүхэд ороод ирэх нь тэрэ. Сайн байна уу? Намайг Петр Советский гэдэг. Энэ бол бидний орчуулагч оюуна. Тэгэхээр би өнөөдрөөс чамайг өмгөөлөхөр болсон. Хэдийгээр чи хэл мэддэгч шүүхийн хувьд зайлшгүй орчуулагч байх шаардлагатай байдгийм. Би чамаас цөөхөн хідэн асуулт асууна. Чи өөрийн мэдих хэрээр юу ч нууж хаалгүй надад хариулаарай. Санчир чихэндээ итгэж ядан нүдэнд нь горилгын оч сүүмэлзэн өмгөөлөгчийн өөдөөс харан толгой дохихоос хэтэрсэнгүй. За тэгэхээр овг нэр Эрдэнэ Санчир хэдэн настай вэ? 20. Аль улсаас ирсэн бэ? Монгол улсаас. Англи улсад ямар зорилгоор ирсэн? Сургуульд сурах гэж. Ямар сургуульд сурдаг вэ? Лайд гэж олон улсын сургуульд. Энд хинтэйгээ амьдардаг вэ? Ганцаараа. Танд хүн бий юу? Үгүй байхгүй. Найс нөхөд байгаа. Гэхдээ монгол хүмүүс биш. Чамайг найз хүүхэндээ байсан гэж сонссон. Тэр хүүхнийхээ талаар. Кэтигээд тухаараа харсан хүүхэн. Тийм ээ. Бид их дотно. Би их сайн. Харин тэгтээ тэр нөхөртөө байсан юм билээ. Уухай. Тэгэд өөрийн мэдих хэлхийг хүссэн бүхнээ хэл. Санчир өмгөөлөгчдөө анх Кэтитэй танилцсанаас эхлээд барьцаалагдах хүртлээр бүгдийг ярьж өгөв. Нөхөр нь барьцаалсан гэхийг дуулаад Советский түүний яриаг таслан чамайг яах гэж барьцаалсан гэж бодож байна. Манай ааваас мөнгө авах гэж. Танай аав
Тийм их баян хүн үү? Монголдо бол баян, тийм ээ, ер нь бол баян л да. Сонин л юм. Танай аавын баяныг тэд яаж мэдсэн байж болох вэ? Харин би наад асуултыг чинь энд хоригдож эхэлсэн цагаас өөрөөсөө асууж байна. Өмгөөлөгчөө, би хүн алаагүй. Тэр ороондоо намайг суллаж явуулахаар болсон. Дайлна гээд бид виски уусан, нилээн уусан. Тэр үед намайг харж байсан Пэтийг асуухад машиныг нь унаад зугаалахаар явсан гэж хэлээд бид хоёр л уусан. Харин би нэг сэртэл цагдаа нар бүсэлчихсэн. Пэт миний хажууд цусандаа хутгалдаад би гартаа хутгатаа сэрсэн. Хэрвээ би алсан бол хүн алж байгаагаа бүдэг бадагч гэсэн санаа нь үсттэй. Байхгүй исэн хүн хизээ ирээд хизээ миний гарт өгснийг ёстой чөтгөр бүүмэд хэмээн хэлээд толгоогоо шаав. Савицкий түүний хэлсэн бүхнийг бичиж авна. Харин оюуна хэмээх орчуулагч охин санчрыг ихээр өрөвдөн. Зүгээр дээ санчраа, хизээч битгий бууж өгч эднэрт муугаа үзүүлээрэ. Чи чинь Монгол хүн шүү дээ. Хэдий шоронч гэлээ нэрээ бодож яваарай. Савицкий сайн өмгөөлөгч, чадaltaй ч өмгөөлөгч хэмээтэл Савицкий оюунад юм ярьж болохгүйг анхааруулад барьж ирсэн цүнхэндээ гаргаж тавьсан бүхнээ далд хийгээд хонх дарвал гаднаас харгалзагч орж ирэн санчрыг аван өрөөнөөс гарахад Савицкий оюуна хоёрч гарлаа. Эрдэнэ Мөнхбатыг хэрхэн өөрийнх нь амаар хэргийг нь хүлээлгэхээ бодож өдрийг барна. Эхнэр нь байхгүй болохоор одоо түүнд бодол болон суухад саад хийх хүн байсангүй. Тэрээр удаан бодсны эцэс сая нэг санаа олов. Ажил дээр очин группийнхээ өдөр тутмын ашиг орлоготой танилцсан байснаа Мөнхбатыг дуудулв. За Мөнхбат минь ажил сайн уу? Сайн ч гэж шинэ ажил хийн гээд баярлаж байснаа болчихсон чинь хуучин ажил нэг л сонирхолгүй санагдаад байдаг болчихлоо. Тэгж болохгүй шүү. Энэ бол цаг хугацааны л асуудал. Чи Стиг Ларсоны Лун шивэс охин зохиолыг уншсан. Хараахан амжаагүй байгаа. Гэхдээ уншин гээд аваад тавьчихсан байгаа. Тэрийг сайн уншаад анх гүтгэлгэд орж хэлмэгцэн сэтгүүлчийг нэр төрөө сэргээхийн тулд хэрхэн тэмцэж байгааг сайн уншаарай. Ойлголоо ерөнхийлөгчөө. Та ном их уншдаг байхаа тийм ээ? Тийм ээ. Би уншдаг. Гэхдээ баг шигээ их шимтэж уншиж амжихгүй л байна да. Тэгэндээ аргагүй. Энэ том газрыг авч явахч амар ажил биш. Тийм ээ. Дээрээс нь ар гэрийн асуудал гараад. Уучлаарай. Юу гэдгийг нь сонирхол дэндүү ирээгүй болчихгүй байгаа. Яалаа гэж чи чинь миний ихтгэл хүн шүү дээ. Хүүмэн гадаадд сурдгийг чи мэднэ. Харин тэр хүүмэн яг л миний саяны хэлсэн номонд ирэх сэтгүүлчиг бусдад гүтгэгдсэн бололтой одоо шоронд байгаа гин. Тийм үү? Ямар тусгүй хэрэг вэ? Тэгвэл би таны сэтгэлийг сэргээж нэг сайхан дайлах хэрэгтэй юм байна да. Хэрв та дургуутсахгүй бол сайхан санаа байна. Тэгвэл өнөө орой ч юм уу маргааш болгосон болов уу? Өнөөдөр би уулзалт тоолчихсан байгаа. Маргааш болъё. За тэгвэл тохирлоо. Би маргааш таныг хүлээж бай. Хаана хүлээж байх гэж? Миний мэддэг их сайхан хоолтой газар бий. Үгүй хэрв та хүсгүй бол би таны хүссэн газар оръё. Тэгэж төв удаад явах дээ. Чиний хэлсэн газар би яваад очие. Мөнхбат өрөөнөөс их л баяртай гарan явна. Эрдэнэ түүний нүүрэнд эл гарахгүй ч далдаж чадахгүй байгаа баярыг хараад гараа хатхан суун хоцров. Маргааш нь товлсон цагтаа заасан газар нь хургуулan очивол тэнд тусгай өрөөнд ширээ засан бэлтгэсэн нь харагдана. Эрдэнэ айлуулах тайван байж сэжиг авахуулахгүй хичээн сувна. Танд энэ газар таалагдж байна уу? Үгүй яахав, цэвэрхэн л юм. Та юу идэх вэ? Би хоол идээд ирсэн. Тэгээд ч би хятад хоолнд сүжиггүй. Зүгээр л сайхан ууй. Хүүгээс болоод хоолч хоолгоор давахгүй байна. Тэгэндээ аргагүй. Тэгвэл та сэтгэлээ онгойлгохтол сайхан уу да. Согтод унчихна гэж санаа зовлтгүй. Би таныг гэрттэн хүргээд өгнө. Эрдэнэ Мөнхбаттай уулзахаар явах болсноо энхэд хэлэхүү байх уу хэмээн шийдэж ядан байснаа хэлэхгүй байхаар шийдэв. Түүний энэ нууцыг түүнээс өөр хинч мэдэх ёсгүй. Эрдэнэ хаа очиж сайн даадаг ажээ.
Тэрээр ууж байгаа дүрсгэн зарим нэгийг нь мэдэгдэлгүй ингэрлүүгээ асхан, зарим нэгийг нь согтөгч болон санаандгүй мэт болон асхна. Юмыг яаж мэдхүү хэмээн бодон архи саармагжуулах эм ууж гарсан нь их хэрэг болов. Тэрээр харахад нүдэн сүүмийн их согтсон мэт харагдвч түүний ухаан санаа цоо эрүүл байлаа. Эрдэн ширээгээ нэгэнтээ шааснаа зориуд цохилдуулах гэсэндээ мөнх батаа хэмээн ширүүн дуудвал мөнх бот дуунаас нь бондгосгийн цоцноо сандран өөдөөс нь харав. Тэрхэн хоромд хэрв факсын тухай хэлбэл шин овогт энхээ гэж мэдээд түүнд итгэн хамаг бүхнээ тооцсон хүнийг яаж ч мэдэх болохоор худлаа нүүрэн дээрээ инээмсэглэл тодруулан дахин чанга дуугаар нэрийг нь дуудаад мөнх батаа би чамайг их үнэлдэг. Чи бол манай урдаа барьдаг сайн болгосон хүчин. Тэгээд зогсохгүй миний итгэлт хүн. Баярлалаа танд. Би чадах чинээрээ таны төлөө хүчин зүтгэх болно хэмээтэл энэ л үгийг хүлээж байсан Эрдэнэ. Хэрв хэн нэгэн чамд надаас илүү мөнгө боломж олгол чи надаас явах уу? Хэмээн тулган асуувал мөнх бот түүнийг мэдсэн мэт санагдан доороо хавчганы царай нь хүрлийн байснаа худлаа инээмсэглэл нүүрэн дээрээ тодруулан юу гэжтэй ерөнхийлөгчөө надад тийм санал ирж байгаагүй гэж би худлаа ярихгүй. Тэгсэн хэдий ч би танаас яваагүй л байна. Танай гүрвт ажилд орсондоо би маш ихээр баярлдаг. Энэ л надад хангалттай. Үгүй хангалтгүй. Эр хүн ийм сул дорой байж болохгүй. Үргэлж ялж яв. Шунаж болно. Угаасаа хүн чинь мөнгө амтлаад ирэхээрээ хүссэн ч эс хүссэн ч шундаг юм. Харин тэгж шунахтаа нэг л зүйлийг зарчим болго. Өөрөөсөө хизээж бүү урав. Харин зоригч нь чи ял. Ойлгосноо? Би бодож байна ерөнхийлөгчөө. Чи өөрөөсөө урвна гэдэг өөрөөсөө урвсан хүн элгэн саднаасаа урвна. Элгэн саднаасаа урвна гэдэг анд нөхдөөсөө урвна. Анд нөхдөөсөө урвна гэдэг эх орноосоо урвсантай адил. Харин ялахгүй юм бол битгий шун. Энэ үгийг хэлж байхдаа Эрдэнэ хоолойг нь сонссон ямар ч хүн сүрдмээр сүрлэг хөнгнүүлэн хэлв. Савицкий санчрын хавтаст хэрэгтэй эхнээс нь нэг бүрчлэн уушин танилцав. Санчрын мэдүүлэг, шүүгчийн мэдүүлэг зөрүүтэй байсанд дахин уушин толгоогоо гашлахын сууна. Цагдаагийнхан түүнийг гартаа цустай хутга барьчихсан. Хажууд нь үгтэл хөвтөж байхад нь баривчилсан юм байна. Талигаачийн цусны бүлгийг хутган дээрх цустай харьцуулан шинжилгэхэд нэг бүлгийх болох нь шинжилгээгээр нэгэнт тогтоогдож. Яалтчгүй баримт нотлохоо байхад шүүх зохих шийдвэрээ гаргасан байна. Ямар ч асуудал алгаа. Тэгвэл санчир энэ бүхнээ мэдэхгүй байсан. Хэрэг үнэхээр хүн алсан бол улаан галзуу. Нэг бол сэтгцийн өвчтөй биш л бол яаж цогцсон байлаа гэсэн мэдэхгүй ч мэдэрхэл учиртай. Мэдрэх учиртайг нь миний олон жилийн туршлага нотолж байна. Ер нь яаж ч бодсон энэ бүхний ард хэн нэг нь юм уу ямар нэгэн бүлэг байгаа нь тодорхой боллоо. Зорилго нь юу ээж болох вэ? Тийм ээ. Ямар учраас гинэн энэ хүүг золиосонд гаргав? Ард нь хэн байна? Тэр үерхдэг байсан Кэти гэж чухам хэн бэ? Энэ эмэгтэй л хэргийн өчгийг тайлах биш үү? Түүнийг олж уулзах нин түрүүнд хэрэгтэй юм байна. Гэвч би хаанаас олох вүлээ? Тэдний сургуульд сурдаггүй гэж ангийнхан хүүхдүүд хэлсэн. Ядаж санчир огийг нь мэдэхгүй. Ямар энд хариалтай бүх Кэти гэдэг нэртэй хүүхнийг олж уулзалтай нь биш. Хэрв тэр Кэти бас золиос байсан бол яана? Энэ бүхнийг удирдах байгаа хүн их л хашир нэгэн бололтой. Тийм болохоор Кэтиг хэрэг олж чаддгийн бол хэрхэн яаж ярилцахаа сайн бодох хэрэгтэй. Эхлээд хэн гэдгийг нь л мэдэх хэрэгтэй байна. Хэмээн бодол дарагдан суухдаа түүний утас дуугарахыг анзаарсангүй. Хэд дуудулж байгаа цай нэг сэхэ аван дугаарыг нь ч харалгүй авбал түүний сайн дурын хамтрагч Замуута гих цагдаа хүүхэн залгаж байх нь тэрэ. Сайн байна уу ноён өмгөөлөгчөө? Сайн. Ямар сонин хүү ярьж байх юм? Харин танаас нэг юм асуух гээд. За юу байдаг вүлээ тэр чинь? Манай нөхөр Дэвид хэлж байна.
Таныг түүний гадаад найзыг нь өмгөөлөхөр болсон юу болж байгаа болоо гэд өөрөө асуух нь яагаав. Өөрөө түүний ээжэд нэг яаралтай мэдээ хүргэх гээд гарчглаа. Тэгээд намайг дамжуулаад өгөөч гэсэн юм л да. Ямар ажил гарав? Хэмээн асуугаад инээд алдвал замуутаа нэгэнтээ санаа алдснаа. Таны өмгөөлөх гэж байгаа залуугийн аав нь үхчихсэн гинэ. Наран туяа бодол дарагдан суух хандыг хараад битүүхэн шүүрс алдаад халуун байхуй цай аяглан хажууд нь зэрэгцэн суугаад "Багшаа, та зүгээр үү?" хэмээн асуувал ханд хариу хэлсэнгүй. Наран туяа арай чангаан дуугаар "Багшаа" хэмээвэл ханд сая харин "Аан, чи сая юм хэлсэн үү? Та зүгээр үү багшаа?" "Тийм ээ, би зүгээр хүүгээл яаж гаргаж авах вэ гэж бодоод." "Чадaltaй өмгөөлөгч авсан юм чинь учир нь олдох байхаа. Хоёулаа гадуур жаахан гарах уу?" "Дэми үсттэй, чи гарвал гар. Ядаж өнөөдөр Эрдэнэ ярьсангүй. Уг нь ямар ч ажилтай байсан уцтаад асуудагсан. Чухал ажил гарсан юм байлгүй дээ багшаа. Тэрнээс Эрдэнэ ах мөн л наашаа сэтгэлэн зовнжил суугаа." "Тийм юм байлгүй дээ. Та ямар хоол идмээр байна? Би танд сайхан хоол хийгээд өгье." "Юу ч байсан яах вэ? Үнэн дээр одоо ямар хоол ч идсэн амтыг нь ялахгүй л байна да багш нь. Хэцүү ч юм а да. Хүүмэн ямар хүмүүстэй нийлээд яаж яваад ийм зам руу орчихв доо." хэмээгээд хингэнтэл санаа алдснаа уйлчхав. Наран туяа димэл мөрөөрн тэврэн зөөлөн аргатахаас өөрийг хийж чадсангүй. "Чамаагч ихч зовоож байна да. Уучлаарай биднийг." "Зүгээрээ санаа зовлтгүй." Гэтэл тэдний утас дуугарахад хоёул бонгос хийтэл цоцсноо ханд бушуухан аван "Байна уу?" хэмээвэл "Сайн байна уу хандагчээ? Би инхээ байна. Та хоёр сайн байгаа үсттэй?" "Тийм ээ, сайн байгаа. Чи сайн өмгөөлөгч олж өгсөн байна лээ. Баярлалаа." "Зүгээр дээ. Наран туяа байна уу?" Байгаа. Эгчийнх нь хажууд яг сууж байна." "Эрдэнэ ах нь өнөөдөр ярьсангүй. Та хоёр ажил ихтэй байна уу?" "Инхээ хэсэг түгтчихснээ." "Тийм ээ, салбараа нээх гээд ажил их байгаа." "Аа за. Нараатай ярьдаа" хэмээгээд уцаа өгвөл наран туяа аван "Байна уу?" Байна. "Нараа, чи ханд ихчээ хажуунаас холдоодохдоо чамтай ярих чухал юм байна." "Юу гэж бодох юм бэ? Зүгээр хэлчихээ." "Болохгүй байна. Чи хурдан холдоодох." Наран туяа хоолой хийлээ хэмээн хандад хэлээд гал тогооны өрөөнд орон "За, би холдчихлоо." "Нараа, чи маш тайван байгаарай. Ханд ихчийг сандаргаж болохгүй шүү." "Юу болсон юм бэ?" хэмээн асууж байхдаа яагаад ч юм өөрийн ирэхгүй зүрх нь хүчтэй зохилон дотор нь чичрээд ирэх нь тэрэ. "Эрдэнэ ах хорлогдчихлоо." "Юу? Чи юу яриад байна?" хэмээгээд өөрийн ирэхгүй хазрыг нь даган нулимс урсан ирэх нь тэрэ. "Битгий орилоод байл да. Ханд ихч мэдчихнэ. Яг яасныг нь би мэдэхгүй байна. Орой намайг гэртээ байж байтал манай ажлын залуу уцтаад ерөнхийлөгч гинэт муудаад эмнэлэгт хүрээд ирлээ гэж над руу ярьсан. Тэр яах вэ? Тэгээд амьд уу? Чи аяар гимэлдээ гэж хэлж дуусаагүй байтал ханд хизээдээ хажууд нь хүрээд ирсэн юм. Хэн амьд уу гэж. Арай Эрдэнэ хэмээгээд уйлахыг инхээ сонсон. Би чамд хэлсэн штэ. Одоохондоо амьдын хувьд амьд байгаа. Гэхдээ ухаан ороогүй байна. Чи ханд ихчид атайхан ойлгуулад наашаа эрцгийх хэрэгтэй байна. Наран туяа дахин нэг ч үг дуугарсангүй. Юу болоод байгааг ч ойлголгүй уцаа барьсан чигтээ газар суун тусвал инхээ цаанаас нь байна уу хэмээн орилох нь дуулдана. Ханд наран туяагийн мөрийг сэгсчин. "Наран туяа юу болсон юм бэ? Хурдан хэлээ л дээ. Эрдэнд ямар нэг юм болж тийм үү?" Наран туяа юу ч дуугарсангүй. Харин толгой дохивол ханд цээжээ зуран орилох гийнхийг хослуулан "Юу болчихсон юм бэ? Амьд үсттэй" хэмээн давтан өглөн байтал наран туяа хандын мөрийг тэрэн мэгшин уйлж байснаа. "Багшаа, Эрдэнэ ах эмнэлэгт ухаангүй байгаа гинэ.
таныг хурдан хүрээд ир гэж байна. Халаг минь, юу болох нь энэ вэ? Хизээ хийсэн үеийн лай гэхээрээ ийм байдаг байна. Хэмээн халаглан сууж байтал хаалгыг нь тогших дуулдав. Наран туяа босон гуйвлан явсаар очиж хаалгаа тайлбал Дэвид зогсож байв. Дэвид наран туяагийн нулимстай нүдийг хараад л аль хэдийн мэдчихснийг ойлгон орж ирэн чимээгүйхэн сууж байснаа. Хадагтай наран туяа та хоёр аль хэдийн мэджээ. Энхээ та хоёрыг яаралтай буцаа гээд намайг ард талыг нь бүгдийг нь зохицуулахыг хэлсэн. Энэ та хоёрын онгоцны билет. Аз болж маргаашийн 2 суудал олчихлоо. Би та хоёрыг нисэх онгоцны буудалд хүргэж өгье. Наран туяа юу ч хэлэлгүй гүлийн билетийг харан сууна. Ханд гал тогооны өрөөнд цурхирах дуулдана. Дэвид тэднийг маргааш 15 цагт бэлдээд хүлээж байгаарай. Би хүрээд ирэх хэмээгээд бушуухан тэндээс гарав. Санчир өмгөөлөгчтэй уулзаад дараа 7 хоногт ээжигээ харсан боловч ирсэнгүй. Тэрний дараа 7 хоногт ч ирсэнгүй. Харин 3 дахь 7 хоног дээр нь өмгөөлөгч ирэв. Санчраа, чамд дуулгах муу мэдээ байна. Юу вүлээ өмгөөлөгчөө? Миний хэрэг болохгүй юм шиг байна уу? Үгүй дээ, чи зоригтой байгаарай. Тийм ээ, би маш зоригтой байна. Тийм байхгүй гээд ч яах юм бэлээ хэмээгээд инээхэд оюуна хэмээх орчуулагч охин мөн инээмсэглэн хэлв. Савицкий ухаараа харан нэгэнтээ санаа алдаад. Санчраа, ээж чинь эндээс явчихсан. Танай аав маш муу эмнэлэгт байгаа гин. Юу? Арай үгүй байлгүй дээ хэмээн огол харайн босвол харгалзагч дэрэгдэн ирэн мөрөн дээр нь гараа тавив. Ийм үгийг хэлэн чинээ санаагүй байсан оюуна мөн балмагдан өмгөөлөгчийн өөдөөс харвал Савицкий үргэлжлүүлэн. Яг юу болсныг би сайн мэдэхгүй. Надад уцтаж тэгж хэлсэн. Аав минь та яачихын тэрвэ? Та чинь залуу хүн шүү дээ. Би ёстой тэнэг толгой химэн толгойтой үсээ зулгаан ширээ мөргүүл харгалзагч хурч ирэн гараас нь өргөөд өмгөөлөгчд хандан. Өнөөдрийн уулзалтыг ингээд зогсоё химээгээд аваад гарав. Савицкий уртаар санаа алдаад явх уу химэн оюунаа руу харвал орчуулагч охин нүдэндээ дүүрэн нулимстай толгой дохин бослоо. Савицкий буцах замдаа оюунад хандан. Чи энэ хэргийн талаар нэг ч хүнд ярьж болохгүй шүү. Тийм ээ, би мэдэж байгаа. Уг нь санчиртай өнөөдөр ярьж тэр үерхдэг байсан Кэти гих хүүхнийг дүрсжүүлж авах гэсэн юмсан. Өмгөөлөгчөө, санчирт үнэхээр хүнд байх шиг байна. Зүгээр сонссон надад хүртэл ийм хүнд байгааг ойлгоорой. Тийм ээ, хизээ энэ хямралаас гарах бол хурдан гарах тусмаа сайн юмсан гэтэл оюуна. Бурхан минь, аав нь зүгээр байгаасаа хэмээн тэс өөр юм амандаа шивнэн Савицкийг юм хэлхийг анзаарсангүй. Савицкий ч оюунаг ойлгон чимээгүй явсаар машин дээрээ ирээд. Оюуна, чи санчрын үеийн залуу хүн, бас нутаг нэгтэн байна. Санчрыг аль болох энэ хямралаас нь хурдан гаргаад өгвөл үнэхээр сайн байна. Би яаж гарах вүлээ дээ? Бид чинь нэгнээ танихгүй шүү дээ. Чи танихгүй ч одоо та хоёр хамтрагчд болсон. Захиа бичин түүнийг тайвшруулан хэргийг хурдан шийдэхийн тулд биеэ хурдан эзэмдхийг хэлэх хэрэгтэй байна. За, би хичээе. Санчирч намайг танихгүй, би амлаж чадахгүй өмгөөлөгчөө. Зүгээрээ чи чадна. Чамайг чадна гэж би итгэлтэй байна. Танд баярлалаа. Би хичээнэ.